За анихасаа 여러분 өнөөдөр 8 сарын 11-ний өдөр. Тэгээд өнөөдөр бол бидний маш удаан өсөн хүлээсэн өдөр ирсэн байна. Өнөөдөр бид гэр бүлээрээ Европт нисэж байгаа. Тэгээд өөртөө та бүхэндээ шинэ аялын блогта тавтай морил гэж хэлье. Тэгээд одоо бид нар машиндаа суугаад юмудаа хачцсан. Тэгээд ер нь байж. Одоо онгоцны өдөр явах гээд бид аав ээж хоёр хүлээж байна. Мэргэн камер байлаач. камер зүудлэхгүй байна. За. Хамгийн тулсан л энэ хөдлөөд нь шүү дээ. За нааш та хоёр өөртөө. Хөөдөө. Миний хааши. Шэнэ мэргийн шэнэ. Хай. Яагаад чичирсэн? За, мэргээ нисгчээш таны энэ сэтгэлээрээ. За. Гоёо за. Мэргэний одоо хиддэг хонцлог. Апа ийж байгаа. Нэрэ мэрэг надаас илүү хонгоцоор ниссэн байлээ гэж тоолоод үзсэн бид нэр. Мэргэн баярлахаараа ингээ өнгөрж ийн. Мэргэн баярлцсан те онгоцсон ингээ баярлцсан ингээ өнгөрөөж шít. Тэг өнгөрж байгаа. Яагаад олгүй гэж. Туу. Юм хөөрхөн өмдүүд. Анаа. Гармаар нь бач юм шүү дээ. Одоо хэд болж байгаа? Одоо заяа хүмүүсээ. Одоо бид нар одоо 7:22 болж байна. Тэр 6:00 баг болсон юм биш. Тэгээ босоо юмуд янзлаад одоо ингэ сүүлийн бэлтгэл ажиллаа хийгээд хөдлөх гэж байна. Мэргийн гэрээ нэндүү. За тэгээд онгоцны бодол дээр уулзъя. Онгоцны бодол дээр уулзцгаая. Онгоцны бодол дээр уулзъя. Бэртээ төрцөө бай. За одоо бид нар Ярмаг руу явж байна. Үгүй Ярмаг салдарч нисэх рүү явж байна. Явсаар л зандаа. За одоо бид нисэх рүү явсаар л юм. Бидний нислэг 10-аас ниссэн. Тэгээ Германы цагаар 12 10 хахаа. Тэгээд өдрөө аялал Жина so excited. За онгоцны бодол дээр хүрээд ирлээ бид нар. За анихасаа 여러분. Бид онгоцны бодол дээр ирсэн. Тэнд мэргийн явж байна. Нурд аав явж байна. Мэргийн хойд дээж явж байна. Хамгийн сүүлд ийж одоо юугаар хаашаа ниссэн хэдүүлээ. Инaan л нисэл. Тэгээ тэрнээс хойш нэгч нисээгөө. Зөндөө их машинаар байна. Хүмүүс зөндөө их нисэж шít. Спайдермен. Одоо бид нар манай онгоц 10-аас хөөрнө гэсэн үү? 9 гээд оруулна гэдэг жах шиг байсан. Одоо бид нар очиж чек хийгээд одоо Одоор 8:23 болж байна. Тэгэхээр ерөөд бол чек манай онгоц маань чеклүүлээд тэгээд байж байгаа л манай онгоц хөөрөндөө 8 цаг. амар догдол маш болно. Догдол маш их байна. Учир нь бол анх удаага Европ нисэж байгаа. Өмнө нь дандаа Аз дундаа аялдаг байсан. Удаан удаа Европын орнуудаа аялах гэж байна. Дээ. Мэргийн хүртэл догдолцсон байхад бид нар бол одоо юу ярих вэ гэх тох. Тэгээд хоёрдугаар бас гэр бүлээр аялах бас бүр гоё байна. Yes sir. За тэгээд чек хийлгүүлцгээе. Lego. Уйтан байна. Сэрүүхэн байна. Маш их гадаадчууд байна.
За бид нар чек хийх гэж зогсож байна. Франкфурт. Сэтгэл байна. Юу? Одоо чи ингээд анх удаа Европ явсан шүү. Гэр бүлээрээ. Тэ? Тэгээд ер нь юу бодож чинь? Европыг ер нь чи ямар хөө гэж бодож чинь? Хаалуу. Хой хоолтой. Амиг олон л хоол. Тэгээд ер нь Европоос ч ганц нэг амаар байгаа зүйл бол бислэг. За бид нар хилээр гараад нэвтрээд түрээдэрлээ. Тэгээ одоо онгоц бараг хөөрөх гэж юм. Тэгээд Америк хоёр хаана вэ? Авш гимринэшгүй хоёр байхгүй байна. Сая түрүүлж гарсан тэр хоёр. Тэгээ би араас нь гарсан. Тоогоо ирж байна. Апа 어디서? 아와네나. 밀고이라네나. 어이. За одоо ингэ нислээ шүү дээ нэг дөө. Like what are you doing? Нисээгүй юм болсон. Мэргэн тэр юун дээр авах магадaltaй хараа. Даён. Тэр онгоц байна. Юу хийж байгаа? Та манай онгоц тэр байна. Том онгоц нисэн. Цаана төрк харагдчих байна. Гоё наа. За бид нар одоо орох гэж байна. Мэргийн дундцсан. Ядарсан миний дүү ядарсан гэж. Тогийн байна. Ini ras mas. Орсон guys, орсон шүү яараа. Yee. Attention please. All passengers forget mobile line flight number 137. За орчлоо төгий. Сэтгэл хэрэг. Мэрнүш камд чинь. Саяжингаа наач гүйж тоглоо ядарсан. За нислээд хүмүүсээ. Бид нар хамгийн сүүлд тайнаа хизээ явсан юм. 4 жил юм уу тэрний 1 жил явсан баг. Одоо онгоцон суугаагүй 2 жил гараад болсон баг. Одоо суух гэж амир. Манай онгоц юм да. Зяан хүмүүс оожглаад орох гэж зогсож байгаа юм. За бид хоёр онгоцондоо суудсан. Онгоцондоо суудсан. Бид хоёр энэ хамгийн арын ийн 50-ны 52 дуу сууж байгаа хгүй.
Тэгээ аав ээж хоёр болохоор тэр урд 30 эдтэй суудлын дээр сууж байгаа юм. Тэгээд 9 цаг ниссэндээ өмнөөсөө Хүндэт төсөлтөө манай нислэг ихлэхэд цаахан хорон үлдэж байна. Бид удахгүй аяллаа ихлэхдээ таныг ганц тийшээ дөрөвдөлтэй байлгаж суудлаа аялсан үгсийг хийх. Мөн ширээгээ хараад суудлын хүчтэй ихтэй. за тэгээд Альва зэрэг Германд Франкфуртд узъя да. хаяа бодоо. Авчраа дараач гар дэш бүх эд зүйлсээ орхиж гарах шаардлагатай. Энэ үед гар дэшээ авч буух нь танд болон бусад зочдчдод эрсдэл учруулж болохыг анхаарна. Should we need to evacuate, please remember to leave all your hand luggage behind and follow the crew instructions. Bringing any handbags with you during evacuation could slow down the evacuation process and put you and your fellow passengers at risk. Та гар дэш эд зүйлсээ суудлын дээр дэшний тавьж эсвэл урт суудлынхаа доор аюулгүй байрлуулна. Бүхийгийн голзон болон ослын гарцын дэргэд мөн таны хөл орчинд гар дэш эд зүйл сул байж болохыг сануулъя. Та бүхэн бэлтгэж ширээ хөл амрагчаа хурааж суудлын түвшлэгцэж дэлгэцээ хурааж цонхны хартаа нээж тохиолжоо болгоно. Аюулгүй байдлын үүднээс агаарын хөлөг хөөх болон буух үед бид цонхны электрон удирдлагыг түр хугацаагаар идэвхтэй болгодог тул таныг суудлын бүсний гэрэл удирдал тус удирдлагын товчийг ашиглах байхыг хүсье. Please stow your carry-on luggage in the overhead bin or under the seat in front of you. The exit area, aisle, and floor space around your feet must be clear of any baggages. To prepare for takeoff, please stow your tray table and footrest away. Bring your seat back upright. Stow your monitor. Open your window shade and make sure your armrest is down. For safety reasons, we disable individual window control switches in preparation for takeoff and landing. Please do not operate these switches until the seatbelt sign is turned off. Анхаарал хандуулсан баярлалаа. Яд компани хамт олонны өмнөөс танд тавтай аялахыг хүсье. Thank you for your kind attention. On behalf of everyone at Network Window, we wish you a pleasant flight. Your iPhone is your TV card, trained and developed with Apple Pay. Хүндэт зочдоо
онгоцны 0 ороод ирсэн байна. Тэгээ би одоо танарт онгоцны 0-ыг бид нар одоо Миатын онгоцоор нисэж байгаа байхгүй юу? Миат. Тэгээ би танарт онгоцны 0-ыг тэнцүүлээ заяа. За тэгээд нэр ингэж энийг таад бүгдийн тайлдаад нөгөө тийш одоо миний зүг рүү харуулсан байл ингээд бүгдийг биелээ зав. Тэгээд төгжингүүд ингээд цаанаас ингээд гэрэлсэн. Тэгээд ийм тарилтай энд ингээд салфитаг бас салфитаг тэгээд ингээд угаалтуур хогийн саунд хай. Тэгээд энд ингээд нойлын цаас тэгээд энд ингээд жижигхэн зоолоо. Аа ийм байна да. Амар жижигхэн нэг цэвэрхэн нэл ууцтай. За 여러분 бид одоо 4 цаг 19 минут нараабах юм байна. Франкфурт бол одоо 8:34 болж байгаа байна. 7:30 болохоор өглөө 2:34 болсон. Орногоор 50 минут тараад байгаа. За одоо бид нэр ер нь бол Новосибирск өнгөрөөд явж байгаа. Тэгээд нэг цонхоо хаацсан байгаа. За хүмүүс ерөнхийдөө бол унтцсан байж байгаа. За одоо би NG-тэйгээрээс ерөнхийдөө бас нэг ганц хоёр юм асууя гэж бодоод ирсэн байж гин. Одоо бид нар ер нь бол яг замынхаа талд орсон 8 цаг 40 минут явах хэвээр одоо 4 цаг 20 минут явцсан байгаа. Тий. За дэлгэцэн дээрээс харуулбал ингэж харагдаж байна манайхаа. Оо алга болчихлоо. За энэжи төгөрөөс би 3 асуулт асууя гэж бодож байгаа. За ер нь бол Европ явах басна мэдээд яасан бэ? Баярлсан. Тэгтээ ингээд одоо ингээд Солонгос эсвэл Япон гээд одоо ингээд Азийн улсуудаар ингээд аялахаас арай өөр мэдрэмж өгсөн гэсэн. Төвгийн хувьд анх Европ явах болсноо мэдээд яаж хүлээж авсан бэ? Анхадаа мэдээж баярлж байсан. Гэтэ яг ингээд яг өчигдөр хүртэл ерөөхдөө тэгж их тоглож яагаагүй. Яг баяртай байсан гэтэ тэгж их тоглоогүй. Харин өчигдөр гів идэхээстэй нэг бодоод үзэж чинь нэрээ Европ явах гэж байгаа байд гэж байна. Тэгээд тэрийг мэдээд бүр амар доглоо тэгээ унтаж чадахгүй байсан өчигдөр. Тий. За дараагийн асуулт. Энжи. За бид нар бол Европын бас өөрхөн олон хотороос аялна. Олон улсаараас аялах гэж байгаа. Хамгийн одоо догтлож байгаа улс нь юу вэ? Бас яагаад? Хамгийн догтлож байгаа улс нь болохоор Парис юм уу да? Парис, Итали хоёр гэж би л бодож байна. За яагаад Парис гэвэл ер нь багасаа л Парис явахыг амар хүсдэг байсан. Тэгээд хоёрдугаар Эйфелийн цанхааг үзхийг амар хүсдэг байсан гэсэн. Тийм болохоор Парис бол яг миний хувьд номер 1 бол би ерөөсөө ингээд Солонгос, Парис хоёрыг хамгийн хүсдэг байхгүй. Тэгээд Солонгос яад үзсэн. Одоо ингээд Парис явж үзэж байгаа учраас хамгийн догтлож байгаа хотуудын нэг гэж би бодож байна. Тэгээ мэдээж Disneyland тоглох учраас бүр гоё байх. Гэтэ энэ удаагийн Disneyland онцгой нь юу гэвэл мэрэгэн явж байгаа учраас бүр спешиал болгож байна. Тэгвэл нөгөөдг нь болохоор Итали гэвэл зүгээр л ингээд блогийн дээр харахаар гоё харагдаад байдаг болохоор Итали юм болов. Тэгээ гуравт нь юм Швейцар гэл явна. За төвгийн одоо аялах гэж байгаа хотуудаас нь хамгийн сэтгэл догтлож байгаа улс хот нь аль вэ? Яагаад? Венез. Ерхэд бол ягаа Венез очихыг хүсэж байгаа вэ гэвэл нэгт бол Колосеум ялчгүй яг Колосеум харахыг хүсэж байгаа. хоёрт
Хоёрд бол мэдгүй ягаад Венецд очихыг хүсэж байгаа гэдгийг одоо сайн мэдгүй. Гэтэ зүйлийг хамгийн их тогтолж байгаа зүйл бол яг Венецд очих гэдэг дээр л хамгийн их тогтолж байна. Ягаад гэдгийг мэдгүй. Зүйлийг тэрэнд л амирыг тогтолж байна. За одоо 3 дахь асуулт буюу сүүлийн асуулт. За ер нь Европыг яаж төсөөлж байна? Европ хоёрын яг одоо Азийн орнуудаас аялжсэн орнуудаас чинь ямар байна ах гэж хүлээлт ямар байна? Жижигхэн байх гэж би л бодож байна. Азийн орнуудаас ийл. Тэгээ хоёрдугаар байгууламж ер нь тэгэл ингээл нүдэрээ харахад ер нь жижиг юм ментал гэж боддохоор юм бахтаал гэж би л бодож байна. Гэтэ ингэ жижиг ирнээс хүрдмээр. Аз ч юм бол өндөр ирнээс хүрдмээр ш. Европ бол жижиг ирнээс хүрдмээр гэж би бодож байна. Юу идэхийг хүсэж байна? Би одоо хамгийн их бодож байгаа зүйл гэвэл би одоо ингээ хүмүүс ч кофе уугаад хажууд нэг нарийн бом нэг бейкери юм тавьчаад нэг суудаг шүү дээ. Би тэгжээс авах хүсэж байна. Тэгээд пицца. Lego. Азийн орнуудаас Европ орнууд юугаар өөр байх гэж бодож байна? Дээрээс нь юу идэхийг хүсэж байна? Юугаар өөр гэхлээр одоо голамжлал традиционээр өөр гэж бодож байна. Хүмүүсүүдийн зан арьснаас өөр гэж бодож байна. Тэгээд бас барилгуудын яг хэмжээ, архитект одоо яг Европч нь шүү дээ. Ерөнхийдөө бол нэг тийм амир баахан шүү дээ. Нэг тийм хуучин шиг яг тийм олон байшингуудтай шүү дээ. Аз бол шүү дээ. Нэг тийм байшингуудтай шиг хөвчлийн тийм шилэн өндөр барилгууд байдаг. Яг том хотуудтай бол Азийн. Тэрнгээр өөр гэж бодож байна. Тэгэд мэдээж хоолоор өөр гэж. Тэгээд асуулт чи ямар хоол юу идэх? За одоо яг улс олгондоодаас ч юу идмээр байгааг нь одоо хэлээ. За эхлээд герман гэвэл хям идмээр байна. Хям болон талхыг нь идмээр байна. Тэгээд дараа нь Бэлэг дээр очиж шоколад идмээр байна. Вафл тийм. Бас вафл. Вафл дээр шоколад хийгээд тэгээд. Тэгээд Швейцар билүү дараа нь. Швейцарын сайн олох алдартай олоод юм мэдгүй бай. Гэтэ ямар ч лээс нэг яг алдартай олыг нийтэн гэж бодож байна. Дараа нь Франц те. Францд мэдээж баахан яг нарийн боонуудын угаас спешиал кроссант. Тэгээ Францын дараа Итали. Итали дээр мэдээж пицца, паста, лазанья. Амстердам те. Австрия. Мэдгүй би яг Австрийн нэг шоколад л мэднэ. Тэрнээс үстэй мэдгүй. Германд уулзцай. Adios. Ягаад би ихтэй Испани. Бид нар 3 цаг 11 минут дараа бууч. За одоо бид нар буух гэж байна. Ер нь бол одоо нэг цаг гар үлдсэн байна. Тэгээд дахиад нэг жижигхэн 100 марк юм ирж байгаа юм байна. Тэгээд одоо юм хоол идцгээе. Дэмэн өөртөө нэг сэндвич марк юм хийх юм байна. Сэндвич. Габич хэртэй.
Чихрэнээс гоё юм байна. Хоол идэхээс өмнө гараа арчих хэрэгтэй. Хоол идэхээс өмнө гараа арчаарай гинэ. Бид нар одоо буух гэж байна. 20 минутын дараа Франкфурт гэсэн бодолтой газар. Тэгвэл бороо юу бодогдчих. Yes. Intense relief. Because I want to stretch out my legs. Yay! Okay, peoples, we are landed. Бид нар буусан, guys. Тэгээд одоо л гарч үзег болохоор цаг агаар нь бас мэдэхгүй байна. Ямартай амар халуун байгаа гэсэн. Одоо гарч үзэхээр мэдэх байх. Тэгтээ ямар ч тааж Монголд байдгаас бол жоохон булгаахан чийлэг мэдрэмж бол хүлээж авлаа. Yup. Мэргэн тэр төгөө ээжээ урд явж байна. Төгий. Зүгээр явж. Зүгээр яв. Зүгээр загс. Мэргэ. Сайхан амарсан юм уу? Мэргэс хайжангаа унт чунжаагаа л одоо яг буухаа алтааталцсаас сэрлээ. Одоо бид нар машинд суuna. Машиндаа суугаад ханах газар руу явах юм бэл. Тэгээд тэндээ хончоод маргааш өглөө Парис руу хөдлөнө. Нанан штэг мэрэгэн хөөрхөн дүүгээс сандсан гэж. Мэргийн хөөрхөн дүүнчтэй харны анигаа сансан юм алгаа гэж. Wow, that's a really big plane. Сэж тэг хэлэхдээ энэ бол Англи хамгийн том Монгол зөксө тэгэхээр нэг англи хүмүүс баахан Герман руу орж ирсэн байна. Cool. Манай гэр бүл одоо энэ хөнгөлөөр бараг 5 минутын тур шалхлаа тасалдаггүй. Энэ хөнгөл нь дуусахгүй маа ядаргаа. За бид нар чимдэн авсан, хэлбэрийн нэвтэрсэн, чимдэн авсан. Одоо гейт руу явж байна. Тэгээд тэндээс манай хөтөж ах бидний босоод аваад тэгээд цаашаа хоол идэх юм байна. Өдрийн хоолнд орно. Одоо Монголд 6 юу? Тавьжаараа. Одоо Монголд олон 28 бат байх шиг байна.
Одоо Монголд 7:28 өнгөрч байгаа шиг байна. Энд болохоор одоо 12 өнгөрч байна. Энэ гал тэр гэж хэлдэг. Гал тэргийн тийш юм шүү. Гал тэрэг яа? Тэнэсээ. Where's this gate? 어디서? За 여러분 бид нар буусан, цэмдэн авсан. Тэгээд одоо бид нар ингээ гарчлаа. Тэгээд бодсноос л аягүй хөөрхөн салхитаас ирүүхэн байна. Тэгээд Азийн одоо ингээд Хайнан, тэгээд Япон, Солонгос явж үзсэн шүү дээ. Азаас бол ингээд шал өөр юм өөр амьсгал ингэ өгж байгаа байхгүй. Европ бол шал өөр байна заяа. Шал өөр мэдрэмжийг өгч байна. Ямар гоо чимээгүй юм бэ? Бид одоо манайх машина хайгаад явж байна. Манайх машина хайгаад явж байна. За ямар мэдрэмж өгч ингэ гарсан чинь. Бодсноос ямарчаас гоо сэрэх юм те. Тэ. Uber. Бодсноос ямар мэдрэмж өгч ийнэ? Маш гоё. Өмнө Франкфурт очижснаас ямар байна гэж. Би энэ Airforce дээр бууж байгаа, өөр Airforce дээр буужсан. Тийм үү? Мэргэ чамд ямар байна? Гоё юм гэж юм. Терминал 3 гэж тийм үсэ. Frankfurt Airport Terminal 3. Тэнд айгуу болсон ажигнаг энэ снүүл хийчих. Яг янгас гоё л та тийм бид нар бүр унтаал кино үзээд унтаал бараг тэндээс бүх киног бараг үзсэн. Манай бүгд таа. Шаасаад үлдээсэн. Чөбөр ашиж. Энийг хаана хийж байна тийм ямар ирсэн гэж байна. Баттраа хараа бол өсөж чилээ захад болохоор. Цөөрөн газрын ойролцоо болохоор ингэж хурдан арай бага байна. Германы орны замын онцлог юм нь болохоор хурдны хязгааргүй дээрс нь үнэгүй төлбөргүй. За гараж байгаа. Төлөвтэй авахгүй. Бэ? Усны шигнэл цэцэг. За 여러분 бид нар газ эйчэндээ мархад маас аваад ирсэн байна. Бид нар одоо бэлэг рүү шууд хөдлөнд манай хүмүүс бас ингэ хэлж байгаа юм байна. Тэгээд газ 30 минутанд эйчэндээ мараа би нэг шорт авна гэдэг. Тэгээд одоо шорт авах гэж байна. Европ бол үнэхээр өөр юм байна. Peoples үнэхээр өөр юм байна. Үнэхээр өөр. Эйчэндээ хаана түнсэ. DM Хойн санал мандлын харалттай байна. Нана пад гинэ. Тэр нэг чинь харагдаж байна. Jetzt den Starbucks ist hier. Mason Foods. 어디 бишт. Энэ дэсэн бишт Starbucks. За энэ ичээдэн байна. За.
Милан гэдэг их хурлаас орж Google хэштэй байнас. Дада витер бий. Герман байштай. Иргод яг энэ арцууч юм иргэн. Айгоо. Удаа л явчих. Лего.